мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөдөл бэлтгэмжтрүүлэг үзэгч та бүхэндээ Улаанбаатар хотоос 1425 км аслагдсан Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас энэ удаагийн дугаараа бэлтгэн хүргэж байна. Ховд аймгийн хувьд гэх юм бол нийт 82.6 мянган хүн амтай. Үүний 27 мянган аймгийнхаа төвд оршин суудаг олон үндэстэн ясны өлгийн нутаг гэдгээрээ ховдчууд бахархдаг юм. Тэгэхээр манай нэвтрүүлэгт Тус аймгийн Нутгаа гэсэн залуучдын чин сэтгэл аяныхан хандсан байгаа. Та бүхэн манай баруун хязгаар нутаг Ховд аймагт ирж мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлгээ хийгээч. Бид нартай хамтран ажиллаач гэсэн саналын дагуу өнөөдөр бид Ховд аймагт ирээд байгаамаа. Ингээд мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтаагаараа үзэгчтэй. За тэгэхээр нутгаа ярилах залуусын чин сэтгэл аян яг албан ёсоор одоо санаачлаг гараад эхлээд 3 дахь 4 дахь жилдээ орж байна. Залхуу архуу димий жануй уцааг юм бол муу хүн гэж би боддог. Атаннаас сайхан ингээ хөдөлмөрлөд одоо миний дүү өнөөдөр бол ингээд маргаш бол маш их бодох гэж боддог. Бид нар Ховд аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын үүдэнд ирсэн байна. Тэгэд энэ хаалганы цаана маш чухал халуун яриа өрнөж байгаа. Учир нь ихээр манай нэвтрүүлгийн гол зорилго бол Ховд аймагт одоо нэгэн айлыг баярлуулъя гэсэн үгнээс ирсэн байгаа. Тэгээд бидэнтэй хамт Тус аймгийн нутгаа хайрлах залуусын чин сэтгэл аян одоо яг энэ өдрүүдэд энэ Ховд аймагт бол өрнөж байгаа. Саяны хуралдаа нэлээд халуухан боллоо тийм ээ. Хүмүүс өөрийнхөө саналыг хэллээ. Айлаа бас энэ айлыг сонгох хэрэгтэй. Нүгэ миний бодлоор ийм айлыг сонгомоор байна гэд. Тэгээд яг хуралдааны шийдвэр яаж гарав? Яг юу сонгохоор вэ? Бас энэ 60 сумын олон өрхүүдээс бас сонгох гэж нэлээд асуудал болсон. Яг одоо манай бүх оролцсон улсууд бас өөр өөрсдийн чиглэлээр саналаа хэлж энэ дээр одоо нэлээд үйл явдал уралдуулсан юм томоохон хэлцүүлэг боллоо. Тэгээд ямар ч байсан одоо ажлаа бид нар сонголоо. Тэгээд маргааш бол одоо бас энэ өрх гэрийн одоо айл дотор байгаа бүх юмуд одоо инженер бий болно гэж итгэлтэй байна. Энэ мөхөр одоо сайхан ажиллаж байна. За ингээд мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэг уран бүтээлчид Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар сургуульд ирсэн байгаа. Тэгээд энд ирсэн шалтгаан гэх юм бол манай нэвтрүүлгийн гол бааtruуд болох охтууд маань гуруула энэ сургуулийн сурагчид өнөөдрийн байдлаар яг дунд охин маань хичээлдээ сууж байгаа. Том охин өдөөс хойш хичээл нь орно, бага нас өдөөс хойш орно гэсэн хэдэж том охин маань сая дөнгөж цаа энүүгээр яваад өнгөрлөө. Тэгээд хичээл дээр нь байж хад бас дунд охинтой, том охинтой яг сургууль дээр байх нь уулзъя гэдэг үднэс бид нар сургууль дээр ирсэн байгаа. Тэгээд би ч тус сургуультай танилцээ тэгээ бас хүүхдүүдтэй уулзъя. За яг одоо 6 дугаар сургууль дээр энэ номын үзэсгэлэн гарах гэж байгаа юм шиг байна. Би хүүхдүүдээс нь асууя. Сайн мэцхан хүүхдүүд аа. Сайн байна уу? Энэ танай сургууль дээр юу зохион байгуулагдаж байна? Манай сургууль дээр номын аян зохион байгуулагдаж байгаа. Тэгээ номоор үзэсгэлэн гаргаж байгаа. Бид нар энийг үзэж танилцж байгаа. Чиний хувьд ямар ном гоё санагдаж байна? Маш олон ном байна да. Тэгээ надад тийм дээр үеийн тийм домог туйлдаа номыг таалагддаг. Тэгээд сонирхож их уншдаг. За, нэр хэм блэ? Мөнх зооч 8-нд анги сурдаг. Гэхдээ нэг хэдэн минут гаргах цав байна уу? За, хойд жоох ийшлэх үү? За, энэ ч зогсчихъя тий. Ам бол хэдүүлээ? Дөрүүлээ. Тийм. Хэд сурч? Ан сурж байгаа. Ан сурч байна. Ямар мундаг охин бэ? Энэ сургуульд дүүнэрэн сурдаг уу? Сурдаг. Хоёр дүү маань сурдаг. Мөнх зооч дургац гол бид бас танаа дүүнэртэй уулзч болох уу? Боллоо яхаа. Хаана үдийн танах? Манайх бухт багт байдаг. Би
Би сайн ховд аймгийг сайн мэдэхгүй л дээ. Одоо зааж өгөө. Өглөө яах вэ? Гэрч чинь очиж ярьслах гэж болох уу? Боллоо яах вэ? Нээлттэй юу? Нээлттэй. Зүгээр хичээний хувь танаа сургуультай сонирхож явна. Өнөөдөр бас юм номын үзэсгэлэн гарч байгаа, номын нээлт болох ч байгаа гэхээр танилцж байна л да. Танаа сургуулийн багш нар бас ийм болох ч та нар манай сургуулаар нэг ороод гараач гэж бидрийг тгсэн байхгүй. Тэгээд чамдаа нэг хэдэн минут ярилцъя гэж бодлоо л да. За тэгээ боллоо. Түүн одоо хаана нэ? Манайд одоо дээр хичээлээ сууж байгаа. Нэг дүү маань энд ирсэн байгаа. Нэг дүү нэрсэн байгаа. Тий. Тэр ягаан ослолтоо улаан тортын барь зогсож байгаа. Ногоон Ягаан ослолтоо. Тэр нөгөө ягаан биеийн тамирын хувцастай. Тий. Өдөр танад уу юм уу? Тий манай дүү хамгийн баг дүү маань. Тийм үү. Хэдгээр анги? 4-р анги. Сайн нөө. Сайн байна уу? Сайн. За хичээл нь сайн уу? Сайн. Хэдэн сурдгийн? 4. Дөрөв сурд юм уу? Үгүй. Юу инэ? Хичээл нь хэдээс орд юм бэ? Нэг араас. Ямар ихт ирд юм бэ? Үгүй яг нөгөө нэг 4 бэрх аахан дарж байгаа. Аахан давчих жоо. Танаа хаахаа зөхөн болд юм уу? Нөгөө номын сангаас аахаж авах юм. Чи орох ч юм уу? Тий. Манай ангид 6 хүүхэд орсон. Чи дэ шилэгдсэн үү? Шилэгдсэн. Ямар мундаг юм бэ? Хэд сурд? Онц. За. Хамгийн дуртай хичээл. Мэт. Танаа гэрт очие болох уу? Болно. Чиний хичээлээ хаахаагаа явах уу? Аахаа юу? Тарахаар очиж штт. Одоо очиж юу? Одоо амчихгүй. Тэгэл тэ гууж нэг чин жоохон яаруу явж байгаа. Яана. Би тэгээд аахаагаа яана. Миний дөө өөрөө чүлээ авчих. Болохгүй штт. Өөр хин авах тэгээд. Яа тийм ээ зогсоолч ха багштай хэлээ зогсооч. Манай багш ирээгүй штт. Тэгвэл би багш нарт энд байгаа нийгмийн ажилтан ч юм уу өөр багш хэлж өгөх үү? Мэдхгүй. Чи наанаага. Юу ч юм бэ? Дондч хичээлд байгаа. Дунд чи аваад гуруула танах руу. За Тэхэн дургүй байна. уг нь ааханд ормоор штт. Би чамаас оруулчмаар байна л да. Гэтэ их чин жоохон яаруу явж байгаа. Одоо яа тийм блэ? Би уг нь хурдан орчод аммаар штт. Багш уг нь эндээс шиш хичээж jarна гэсэн штт. Энд очиж шууд эндээс хичээл дарна гэсэн штт. За явъя тэгвэл. Хин бэлээ? Нэмсэр. Йоо, нэмсэрийг зөвшөөрөх гэжтэй бөө юм болж байна. Танаа хүүхдүүдээ сургууль дээр чинь таарад. Тэгээд охинтой чинь санаандгүй таарад. Ганц хоёр ярьслага авъя гэрт нь очие гэд ирж байгаа. Зя би мөхцөөж охиноо дагуулж явсаар байгаа гэрт нь хүрээд ирлээ. Ааваас нь ч зөвшөөрөл авсангүй. Аав нь харин гэртээ байж таарлаа. Тэгээд аавтай танилцсан хэн блэ? Намаалаа өгсөн гэдэг. За, хэдүүлээ амьдарч байна. 3 охин тоогоо тэгээд дөрвөлөл амьдардаг. Та дөрөв амьдардаг. За. Аав юу хийж байна? Өө явахтай би тэгэл зах дээр зөксөөл. Өөрөө тэгэл зах дээрээс аваад самнаал тэгэл ноолдураа эргүүлэл зардээ. Таны одоо гэр бүлийн орлого хэд байна? Үгүй явахтай тэгэл янз янз. Өнөөдөр тэдэн төгрөг болж байна. Өдөр тэгэл нэг 10 маруу тэгэл нэг 5 ав. Тэгэл янз янз. Бүр ямар ч орлогогүй өдөр бас байна. Амьдрал ах уу хэрэг? Тэгэл нь явахтай тэгэл муу гэж хэлж болохгүй шүү дээ тий. Тэгэл яг болгон л байдیں۔ Гэдгийг. Хөөхөн 3 охинтой юм биш үү? Манай 3 охин. Тэгэл 3 охиныхоо төлөөл явдаг. Аавда яаж тусалж байна? Над тусланоо юм. Нөгөө байхгүй гур тэгэл хоол ундаа хийгээл. Тэгэл хэр хөнгө цэвэрлэл хичээл намаа хийгээл байж идэв хүүхдүүд л. Таны мэрэгжил юу юм бэ? Би уг нь мужины мэрэгжилтэй. Тэгээ нэгдэлт 3-4 жил мужин хийсэн. Тэгээд 80 донд л хийж эсэлтэй. Нэгдэл гэж байхад мужины мэрэгжилтэй л байсан. Өөр юу хийжээ? Өөр тэгэл бас худалдаа бэлтгэл ангид төмрийн дархан бас нэг
2 жил хийсэн. 11 жил дөрвөлээ амьдарч байгаа. Ээж нь хотод байдаг. Тэгээд 2000 онд явсан. Түүнээс хойш ердөөсөө уулзаагүй. 11 жил болж байгаа. Өрөөхний ээж. Тийм л байна те. Уц муцаар нэг ярьдгүй. Хүүхдүүд асууж байна уу? Асууж өрдгөө. Хотод л байдаг. Саяхан нөгөө 70,000 өгсөн баха. Тэр үеэр том охины мөнгийг хэрн авцсан байсан. Ээж нь. Тэгээ хөөцөлчиж би 50,000-ыг авцсан байсан. Тэгээд сүүлийн 20,000-ыг тэгээд манай охин өөрөө халамж дээр очиод халамжийн дарга нар очиж уулзаад халамжийн дарга нь шууд тэндээс дансын хаалгасан байлаа. Уруу охиныхоо сэтгэл санааг зовоож яхнууд тэнэг ярьж. Тийм ээ? Тэнэгээс ойлгоно үсттэй. Таны одоо шалтгааныг сонсоод хүндэтгэж явлаа ярих боломжгүй байна гэж ойлгох нь шүү дээ. Эр хүн ингээд 3 охиноо авч яваад өрх гэрийг толгоолоод ингээ явна гэдэг чинь бас хүнд бах та. За яг хөтэ яг хүнд үе байсалтай надад. Өөрөө надад хэцүү үе байсан. Тэгэл яг хөтэ энэ 3 охиноо том болгож өсгөж ижил амьдралтай залгуулъя гэж бодоод зүтгэсэн. Болт юм аа. Мөнх цэцэг маань их дуугай. Дуртай хичээлний үлээ математик гэлөө. Аа. За, том болоод ямар мэргэжил олё гэж бодож байна? Багш. Багшаа. Ямар хичээл заах уу? Багш болохоор юуны багш болох уу? Математик монгол хэл. Математик монгол хэлний багш. Одоо 4-р анги, илүү 5-р анги тий? 5-р анги. 5-р анги. Миний охин жаахан хэл муутай. Тий. Тэгээд охиноо нэг яг ингээд ихчтэйгээ адилхан, дүүтэйгээ адилхан шувшуулга ярьж чаддгүй. Төгдрээд байдаг. Тэгээд угсаа багтаа ер нь баг юм хэлж чаддаг байсан. Тэгээд би охиноо бас эмчлүүлж байсан. Хэдтэй лээ? 12 та. 12-тай. Оройтож орсон юм уу? Яагаад оройтож орсон бэ? Би тэр үед би өвчтэй байсан. Нэг 2 жил оруулж чадахгүй өнжээсэн. Тэр үед нь 2 хүүхэд нь бага нийттэйсэн. Баг нь 2 өнөөс л өнгөрчээсэн. Тэгэл явсан штэ. Тэгэл үлдсэн. Дөнгөж 2 ойтой хүүхэд хамгийн том нийттэйсэн гэсэн. Хамгийн том нь 8-т л байсан. 2-тай. Хамгийн бага 8-тай хүүхдийг ээж нь орхилгцсан юм шүү дээ. Уучлаарай жоо эмзэгсдөө асууж магадгүй түрүүн бас хэллээ охиноо завсардуулсан юм аа өвчтөөс ингээд яг танд амьдралд яг юу тохиолдоод яг иймэрхүү болсон юм бол Би өөрөө өсөлт орцсон. Тэгэл яг хөтэй. тэр үед хин асарч явд. Тэр үед энэ өөрөө л өөрийгөө болгодог байсан. Чадахгүй байсан. Сандалтаар орон дээр андаж байгаа л тэгэл хооллоо хийдэг. 3 охинохон хувцыг угаадаг. Тийм л байсан. Босож явах амарч боломжгүй тийм ээ. Боломж байхгүй байсан. Хоёлаа суудаг. Энэс доош ингээд бүтэн шохоттой байсан. Тэгэл нэг сар гаруйтаа 2 сар гаруйтаа болол тэг шохоог авахулаад тэгэл таягтай босч өрч явдаг байсан. Тэгэл 3 охиноо